Өглөө зочдлуудаа цонхоор харсан чинь гачин сонирхолтой юм газар хүрээд ирснээр өглөөд мэдлээ. Өчтөр нөгөө шүн бууга тэрэн чи мэдрээгүй байсан. Тэгээ чи юу хаана ямар сонин газар хүрээд ирвэ гэдэг. Тэгээ мэдээж яг нөгөө интернетээ авах шүү дээ. Тэгсэн чинь аргагүй юм байна. Шоган гэдэг энэ нийслэл ган гэдэг юм. Тэгээ одоо нэгсэндээ Бээжингийн ганц гэж орчуулах юм уу юу гэх юм те. Тэгэд 1919 онд баригдсан асар том энэ ч одоо ганцхан энэ шүү ийшгээ ингээд өчлөө юм байна. Маш том гангийн өдөр байсан юм байна. Тэгээ эн чинь 5 онд энийгээ болцсон юм байна. Түүнээс хойш одоо энэ Бээжингийн агарч үнэхээр маш сайжирсан. Дээрэс нь яг энэ одоо дүүрэг гэх юм уу одоо энд чинь нөгөө өвлийн олимп болсон юм байдаг шүү дээ. Энд чинь одоо нөгөө трамплин, сноуборд бүх юм чи яг энд болсон юм байлээ. Тэгээ энэ гангийн үйлдвэр чинь Хэбэ гэсэн байгаа. Хэбэ рүү нүүцсэн юм байна. Гисэн хэдий ч энийгээ одоо industrial heritage гэдэг юм. Нэгсэн та одоо аж үйлдвэрийн өв соёл гэх юм уу юу гэх юм те. Тэгээд авч үлднэ. Авч үлдэх үлдэхдээ энийгээ одоо гоё янзлаад гачин гоё одоо нэг тийм парк болох гэдэг байгаа байхгүй те. Тэр ажлууд нь одоо ингээд явж гэн л да загцгоосаа ингээд явж гэн. Тэгээ яг энэний хажууд ирсэн зорилго маань International Beijing RV Exhibition гэж байгаа. RV гэдэг нь манайхаа одоо нэг аялын машин эсвэл нэг recreational vehicle гэж байгаа те. Аялагч хүний хувьд одоо жил болгон ирж үзэх хэрэгтэй хамгийн гоё дуртай ирж үздэг үзэсгэлэн маань ийм ойрхон болж байгаа учраас хүрээд ирлээ бүгдээрээ явж гоё машинтай танилцсан. Сая хятад ч нөгөө шинжлэр энэ роботороос одоо нэг дэлхийг гайхуулсан шүү дээ те. Одоо хаашаа ч утсан ингээл робот байж байгаа байхгүй те. За зарим машин руу орохын тулд бүр улавч өмсчихвэл яг гоо манайх. Тэгтлээ гоё лакшери гоё байгаа байхгүй те. Улавч өмсчихэд заавал байгаа. Гэтэ яг ер нь таахантай энд барагдахгүй юм байна. Гэтэ сонин содон хэдэн машинуудыг танилцуулъя. За Mercedes-Benz-ийн одоо автобус л гэдэг. Одоо монголчууд бид ярьж байгаа автобус байгаа байна. Тэгээ ийшээ орохын тулд ингэ заавал улавч өмсч. Тэгээ юм чи улавчаа авах гэж чинь хүмүүс ойчилсан байж тест. Thank you. Вау. Үе. За би та бүхэндээ үл хөдлөх хөрөнгө зөндөө танилцуулдаг байсан бол одоо энэ удаад хөдлөх хөрөнгө гэж баг хэлж болно шүү дээ. Энэ чинь хөдөлдөг гэр байгаа тохиохгүй те. Бүр тасархай лакшери. За ингээд энэ ч нэ сууч мэдээж. Энэ нүртэл ингээд миний за би ч одоо 172 м чинь ингээд зүгээр байж байгаа байхгүй те. Жолоодлоо эндээсээ гараад ирлээ. Шууд ингээд гэрлүүгөө орлоо. Супер араа. Хэдэн хүн сууж явж болох юм бэ те. Лакшери гэдэг бол нэр. Гэтэ яг энэ нөгөө яг Chinese style-аар ингээд яатсан байна л да. Энэ миний захиалгын тэгжил хийсэн баг л та. Хятад стайлаар ингээд хийцэн. Сандал, мандал, массаж дээр нарийн ширээ юм бол яриад явах уу. Энэ тааз маад бол яг нэг гоё гэртэй байгаа юм шиг л тийм мэдрэмж төрж ийн л та. Тэгээд аялын машинуудын хамгийн чухал нь мэдээж нөгөө чинь гоё аялаа явна. Галтгоо чухал, нойлын өрөө чухал те. За ингээд одоо плетх нь байж гэн, энэ чинь ингээд угаалтуур нь байж гэн. Доор ингээ microwave одоо 100 шарах зүгээ байж гэн. Энэ одоо what is this? Outside. Lift юм шүү. Оо. Good. 这擦了，啊这。但是有控制电源，我们点它之后就可以开了。OK。我们电梯按键在这里。 Дээр террастай үйл яг уу. Тэр нь чи ингээд лифтээр явах юм биш үү? За бай бай. Аялын vehicle террастай үйл яг уу нэрээ. За энэ бол одоо бүр арай л агсан төвчөнд бас зүлэг мүлэг тарьчихжээ. Өөний чи байгалаар аялах гэдэг байгаа юм шүү дээ. За энэ бол олуулаа яваад пари мари хийгээд за энэ бол одоо нэрээ бүр арай гоё хийх юм аа нэрээ. Гэхдээ тэгэл очиод гоё бороо мороотой тэгэл бас нэг газар очиод зогсдоо. Гэтэ яг ямар юмд хэрэглэх юм би бол сайн мэдэхгүй байна. Зүгээр яг Монголд бол энэ яг засмал замтай газар оруулж явна шүү дээ, тий. Тэгээ засмал замаас жоохон гараад явангууд бас хэцүү л баг. Okay, can we go down? Машин дотроо лифттэй. За тэгээд яг мэдээж хамгийн чухал юм нойлын өрөө байгаа. Энэ хаалга мав гэхдээ яг нэг хятад стилээр л хийчихэлтэй. Оо, ингээд нойлтой. Ийшээгээ ингээд дүүштэй. Энэ үл хөдлөх хөрөнгө танилцуулаад байна уу? Хөдлөх хөрөнгө танилцуулаад байна. Тиймэрхүү юм болдог шүү дээ. Зөө. Тансгалтай байна л да. Мэдээж энэ зурагт ингээд айгуул эндээс ингээд гэж зурагт гараад ирж байгаа шүү дээ эндээс бол.
in China, we only sell the two of them. Two of them in Yeah, China. two of them. Yeah, in Mostly in China. the foreign. And Foreigners. mostly in the Which Middle country? East, Which country? Saudi Arabia, Dubai, everywhere. okay. Something It's like Arabians, of Yeah, course. Arabians, they're Yeah, rich. yeah. За энэ ашгүйстэй айгүй мундаг англи хэлтэй залуудад таарлаа. Тэгсэн ингэж шүү. Ер нь одоо ямар үнэтэй гэсэн чинь нэг 7 сая юан гэдэг байгаа байхгүй юу? 7 сая юан гэдэг чинь одоо Америк доллараар бол сая доллар байгаа байхгүй юу? Тийм үү ийм автобусыг тэгээд одоо авдаг хүмүүс байна гэсэн чинь бид нар үйлдвэрлэл явуулж гиснээс хойш 32-ыг зарсан, 2-ыг хятад зарсан, үлдсний одоо гадагшаага зарсан. Тэгээд дийлэнх нь дандаа Дубай, Арабууд, Америкууд авсан гинэ. Тэгээд тэр бол яг хөтэ одоо ингээд гоё олуулаа явахад пари мари ихэд гоё гоос дээ. Тэг чинь бид нар бол ерөнхийдөө дандаа гэрүүлээрээ явдаг. Тэгээд 4 гишүүнтэй гэрүүлд бол одоо бүр супер гоё машин Ford-д байж байгаа байхгүй тий. Монгол одоо яаха би нэг ингэ явахдаа Монголын нөхцөлд аль нь илүү тохиромжтой байна гэдгийг бол одоо байн харж явж байгаа шүү дээ. Тийм үднээс Монголд хамгийн гол тохиромжтой нэг юу бол 4 давхар байшин, 3 давхар байшин гэж хэлж болох байхгүй тий. 4 өөрөө одоо жишээ энэ ингээд галтгоо нэг давхард байж байгаа байхгүй тий. Галтгоо нэг давхард байж байна. Ингээд ороод зочны хөрөө эндээ байж байгаа бол унтахны хөрөөн дээрээ байвал явах манайха. Тэр дээрээ ингэж шийдсэн байна да. Энэ дээрээ нэг давхрын баг гэсэн чинь юу баг дотроо 2 давхар 0-тэй юм биш. Би 0-тэй гэж юусоо бодоогүй шүү дээ нараа. 0-ыг ингэж хийж өгсөн байна да. Одоо ерөнхийдөө ийм кемпер чи 0 байдгүй шүү дээ. Тэг чи ороод ирдээ. Яа унтахны хөрөөг ингэж дээж яхаа тий. Тэг энэ бол бас гоё шийдлээ шүү. Энэ жоохон зайн дээр надлын нөгөө пикапил ачаан дээр байшин барай хийсэн байна да. Тэг ингээд нэг тийм бондоос юм харагдаж байгаа шүү дээ тий. Эдгээр чи ингээд доошоо буусаар энэ болж байгаа байхгүй юу? Ерөөсөө л эн чинь шүү дээ. Эн чинь дээшгээ өргөдөөл тэр болж байгаа байхгүй юу? За яг мэдээж тэгээд машин сонирхож явж байгаа юм чинь бас үнээр ялалт сонирх шүү дээ. Одоо ямар ч үнэтэй байна мэнтэй. Янз янз л үнэтэй байгаа. Дөрөв хэлсэнчлэн сая долларын хүртэл машин байна. Энэ хэд байна гэж Монгол төгрөгөөр 100 сая орчим төгрөг байгаа даа байхгүй тий. Vobson гэдэг брэнд. Яг залуу гэрүүл зориулсан гэдэг байгаа байхгүй тий. Айгүй өөрхөн тийм нэг ретро гэх юм уу юу гэх юм тий. Одоо энэ миний ингээд хараад байдулаа тий. Ингээд хөшиг мөшигтэй тий. Ингээд айгүй симпл хийсэн. Бүх юм ингээд ойлгомжтой. 100 сая. За мэдээж машин сонирхож явж байгаа. Гэхдээ трейлер гэж ирдэг шүү дээ. Чиргүүдүүд те. Янз янзын чиргүүдүүд байгаа дээ. Тэгээ надад нэг чиргүүд айгүй таалагдаад байгаа байхгүй те. Айгүй өөрхөн тийм ретро загвартай. Одоо энэ байна л да. Тэгээс ингээд орё. Starship гэдэг нэртэй юм байна. За энэ бол нэрээс айгүй хөөрхөн загвар байгаа байхгүй те. Янз янзын хэмжээ дамжаатай хүмүүсийн эргэцээгээд одоо хангасан байгаа шүү дээ. Томч байна, жижигч байна, дунд хэмжээтэй ч байна. Гэтэ хамгийн гол нь надад юу таалагдаад байна гэхээр нараа. Ийм curve хэлбэртэй тэгээд айгүй өөрхөн те. Энэ бүгдэрийг ингээ бичсэн байна л да. Ямар загварууд, ямар үнэтэй яасан хийсэн гэдэг. Өнүүд нь манайхны толгой иргмэл шүү. Одоо эн чинь жишээлбэл одоо хамгийн үнэтэй тэр 36 тэг 78 гээд ард нь энэ нөгөө энэ хандс чинь 10,000 юм байна. Тэгэхээр бид нар юу гэж унших ёстой вэ гэхээр одоо энэ дээр 26.0 нэгсэн байгаа болохоор 261 гэж унших юм байна шүү. Тэгэхээр одоо тэр 367 мянган юан гэдэг чинь нэг ойролцоогоор 160 70 сая төгрөг те. Одоо хамгийн хэмжих нь одоо энэ 138 мянга гэж уншиж шүү манайха. 138 мянга гэдэг чинь нэг 60 70 сая төгрөг байгаа байхгүй те. Моторын баг гэж бодож чинь CD тоглоулагч байсан юм шүү дээ. Яриг чинь энэ юм те. Хөргээд. Whoa, yeah. I love you more than I can say. Maxus гэдэг брэнд байгаа байхгүй те. Айгүй хөөрхөн энэ өнгөний хослол тэгээд амар гоё тийм нэг homey гэх юм уу яг тийм cozy те. Одоо энэ харалт нэг гэртээ байгаа юм шиг байгаа байхгүй те. Okay, thank you. Ингээ айгүй хөөрхөн кофе машин жишээ бүхнүүд нь тавьсан ингээл те. Хүнжил гудас ингээл decoration энэ амар хөөрхөн тийм cozy homey. Тэнгууд ийшгээ хав гэж харсан чинь амар тийм cyber truck байгаа байхгүй. Хаалга яагаад байгаа юм бэ тийм. Энэ ямар ч багнгүй байна да. Sorry. Энэ эндээс ахуулаад энэ хүртлээ ингээд ямар ч багна байхгүй. Тэгээ бүх юм ингээд дотроо шийдэлцэн. Аба. Энэ сандал гоё ингээд урагшаа хар чин. Тэгээ ирэх чин. Тэгээ өөдөөдөөс хараа суу чин. Хөрөгч чин яагаад байгаа юм бэ тийм. Näis дотроо орж энэ айгу ретро байгаа байхгүй. Энэ минь нүрэл одоо. Эдгээр нь ретро байгаа байхгүй.
60的人能站里边，也能睡啊， Sorry. 要不能下来吗？ Энэ цонх монх. Бараг юу байгаа байхгүй те сабмарин байгаа байхгүй те усан доогоор явдаг сабмарин марк юм байгаа байхгүй. Гой хийжээ. Энэ яг сабмарин л байна л да те. Энэ ширээ мэрээ энэ дизайн энэ сонгосон материал энэ төр бол те. Та бас нэлээд явж үзлээ. Та ер нь яг Монголын нөхцөлд нэг хамгийн тохиромжтой хоёр брэнд байгаа. За мэдээж бид нар нөгөө Mercedes-Benz Sprinter гэж загвар байдаг те. 4x4, эсвэл Iveco гэдэг Италийн загвар байгаа. Iveco гэж ихтэй таатагийнхаа авсан баха. Би тэгж сонсч ирсэн. Тэгэд яг зүгээр монголчууд бид нар нөгөө яг аялын машин юунд сонирхож чинь гэдгийг бас сайн ойлгох хэрэгтэй тий. Одоо зүгээр ардаа хөдлөгчтэй дөрөв дугуй майждгүй ийм зүгээр гэрүүлээрээ саахан засмал замаар яваад гой хаад бас нэг голын ирэг мэрэг рүү очиход ямар ч асуудалгүй л тий зүгээр тий. Тийм учраас тэрийг бол мэдэх хэрэгтэй. За энэ Iveco надад бас их таалагдчихлаа. Зохион байгуулалтын хувьд бол айгүй хөөрхөн ийм Iveco байгаа. За хэдүүл орж үзье. За ингээ орлоо. Энэ нөгөө нэг extended гэж яриад байдаг. Нөгөө ингээ цаашаа сунгацдаг учраас айгүй нэг орон зай айгүй гоётой. Энэ зохион байгуулалт надад айгүй таалагддаг байна. Одоо таагүй анзаарч байгаа гадна талаас харахад амар жижигхэн байгаа мөртлөө яг ороод ирэхэд бол супер гоё юм том орон зайтай. Юус янзын гоё байгаа байхгүй. Энэ ч нөгөө нэг сунгдаг учраас энэ айгүй таалагдаад байна. Тэгээ энэ орны зохион байгуулалт тэгээ мэдээж нь 0 тий айгүй хөөрхөн бүх юмыг тийм смарт шийдсэн байна л да. Тэгээ эн чинь нээж ингээ унт чинь дөрвөн хүн ямар ч асуудалгүй аялж байгаа байхгүй. Эн чинь өөрөө ингээд наашаага сунаад эн чинь ингээд пак гээд ахаад ор болчих байгаа байхгүй. Тэгэхээр хоёр хүүхдтэйгээ явж байгаа тохиолдолд одоо хоёр хүүхд маань энд ямар ч асуудалгүй унтж чинь энд одоо гэрүүлээрээ унтчихвол чинь эн чинь өөрөө доошоогоо бас пак буугаад бас хөөрхөн жижигхэн ор болчихоор жижигхэн хүүхдүүд бол ямар ч асуудалгүй унтчихаар ийм гоё зохион байгуулалтыг л хийж энэ да. Асуух privacy тий. Хөшгөө дотлоо цаа. Хүүхдүүд чинь тэгээд юм үзээд идэг л тээ. Энэ чинь тэгээд Starlink тавьчихсан те интернет бол хаал бол хаана. Тэгээ айгүй хөөрхөн шийдсэн байна энэ нэрээ. Яг нь ер нь бол тэгээд энэ иймэрхүү машинууд энэ жижигхэн орон зайд яаж бүх юмыг ингээ гоё смарт багтаах уу гэдэг л хамгийн чухал байгаа юм л та. Янзын гоё хийж байгаа хөөх те. Ингээл одоо хөрөгчийг бол ингээ амар гоё шийдсэн. Энд чинь хөрөгчтэй, энэ чинь хөлтөгчтэй. Маха хий чинь. Тэгээ ингээд ороо суучин. Ёо. Одоо BYD-ийн дилер хүн байна даа. Яаж BYD дээр ирэхгүй явж байгаа вэ? BYD-ийн Banaka гэдэг загвар юм байна. Дизайны бол айгүй хөөргөн тийм айгүй гоё модерн байгаа байхгүй тий. Тэгсэн мөртлөө аялын машин байх хэвээр бүх юм ингээд яг байж байгаа байхгүй тий. Доторх орон зайг нь хараа ерөөсөө. Оо тасархац. Эсвэл зохион байгуулалт. Бүх юм зохион байгуулалт. Орон гоё юм байна. Доороо угаалгын машинаа шийдээд өгсөн байна. Энд ч 0 дүүс нь хамт ингээд байж байна. Галтгооны синк бол айгүй гоё том юм байна. Айгүй гоё том синктэй юм байна. Хөрөгчөө энэ шийдсэн байна. Мангар том хөрөгчтэй. Хөлтөөгчөө энэ шийдсэн байна. Яг зүгээр өөлөхөд нөгөө жолоочийн суудлаасаа шууд ийшээ ингээд орж гардаг нь айгүй тийм практикл байдаг байхгүй. Гэтэ энэ яг нөгөө орж гарч болно л доо. Гэтэ нэг жоохон хөл мөлдөө ингээд эсвэл энэ хоёр сандал ч нөгөө эргэждэг бол бүр их амар байдгийг. Ялангуяа найз нөхөд судраад 13 тоглоход. Тэр бол энэ жоохон шийдэгдэг баг. Цагчлаа. Гэтэ энэ том сторижтэй юм байна. За, ёстой улаан эрэгтэл явлаа. Энд чи 5-5 том заалтай юм байна. Тэгээ бүгдээр ингээр нь явж үзлээ. Хичнээн ч машин байгаа, хичнээн ч компани байгаа. Бүтэн өдөржингөө яваад барахгүй юм байна. Машин болгороо н ороод суугаад үзээд тэмтрээд за үзүүлэлтүүдийг асуугаад явна гэж бол байхгүй юм байна. Тэгтээ өнөөдөр бүгдээр ингэ явж за Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой нэг тэрэг ерөөсөө л энэ юм байна. Iveco-гийн энэ одоо 4x4 за ястой бүр супер тэрэг байна. Би сая үзүүлэлтүүдийн асуулаа, харлаа, дотор нь орж үзлээ. Ер нь юу юм байна? За яг мэдээж ингээд би нэг байнга та бүхэндээ хэлдэг. Одоо camper гэдэг тий одоо кемпинг гэдэг энэ paradise бол зөвхөн Монголд байна. Монголчууд бид нар одоо ингээд дуртай газараа машин хэрэгтэйгээ очиод гоё байгалийн сайхныг үзээд гоё амраад найз нөхдөөрөө гэр бүлээрээ ингээд явдаг тий. Тийм газар одоо сая дундад Азаар жоохот байхгүй байсан. За ер нь бол Монголоос өөр ийм газар байхгүй байна. Тэгэхээр аялал жуулчлалын нэг том одоо хөшүүрэг бол одоо camping paradise Mongolia гэдэг юм уу тий одоо тэгээд явах юм бол супер. А монголчууд бид нар өөрснөө аялахдаа зориултаа бодох хэрэгтэй. Одоо найз нөхдөөрөө ингээд цуг явдаг айгүй олон найзууд байгаа. Одоо миний жишээ
Тэгээд нэг байгалийн үзэсгэлэнтэй гой газрууд ядчиж манайхан чинь том 300 рэпер гэдэг айгүй хэцүү газруудаар явдаг. Тийм үед бол энэ кемпертэй байжгаад түрүүний миний харуулсан нөгөө нэг зөвхөн ардлын өглөгчтэй кемперд бол төдийлөн бас явахгүй. Тэгэхээр Монголын нөхцөл хамгийн тохирох кемпер бол ерөөсөө дөрвийг үржих дөрөв газрын тэнхлэг одоо газрын түвшингөөс дээшгээ маш өндөр тэгсэн мөртлөө бүх юмыг энэ жижигхэн орон зайд ингэж агуулсан. Дээрээс нөгөө ихэнх кемперч нөгөө том байхын тулд ардлын дугуунаас ийшээгээ айгүй ингээд урт байдаг. Тэр ялангуяа жарлаг одоо довоор явхад бол ардлыгаа тулна айгүй хэцүү байдаг. За энэ бол одоо бүр өстой үнэхээр Монголын нөхцөлд тохирсон ийм гоё кемпер байж байна. За дизель дөрвийг үржих дөрөв. За хамгийн гол нь нунттай, ардалтай, чулаагтай. За би өрөөл дээр нь сууж байгаа. За мэдээж дифференциал ардалтаач тэр урдалтаач цойлогчтой байж байгаа. За энэ бол одоо өстой үнэхээр гоё машин байна. За гоё гიშгүүртэй учраас дээшгээ ингээд хоёр гიშгээд ороод ирнэ. Газраас өндөр учраас тэгэл өстой. Үнэхээр гоё зэрэг байна. За мэдээж энэ бол камер байж байгаа те урагшгаа камертай энэ чинь ардалтай камертай нүгээрээ ардлын төлөө харж чинь за автомат энэ юунууд нь ингэж яг нөгөө механик шиг ингээд бас болдго юм байна. Механик болчих юм байна. Ер нь бол тийм байна. За арагшгаа ардалтай цойлогчтой, урдалтай цойлогчтой 4HL, 4H энэ ойлгомжтой. Тэгээд түрүүний миний хэлсэнчлэн одоо энэ аялын машинуудын хамгийн тохиромжтой юм юу байдаг гэхээр жолооч болон хажуу талын зорчигч ингээд шууд ингээд нэг орчих айгүй чухал болоод байдаг байхгүй тийм. Энэ нөгөө энэ жижигхэн орон зайд яаж бүх юмыг гоё смарт багтаас нь бүр супер ингээд ийм тэрэг байгаа юм л та. За одоо ингээд синк байж гин, энэ ч нэ пилетик нь байж гин, мэдээж ингээд хүний хэрэгцээд холбоотой бүхнүүд нь ийшээ орчин, дээшээгээч ингээд орчин тийм. Окей good. За ингээд бүх сторэжүүд байж гин. За ингээд энэ 4-4 хүн ямар ч асуудалгүй айгүй гоё ингээд таатаа гоё суучих юм байна. Маш том цонхтой. За мэдээж ингээд ялааны тормоор бүх юмуд мань ингээд байж байгаа. Тэгвэл excuse me хамгийн гоё юм нь юу гэж за энэ ингээд нэг privacy гэдэг юм байдаг шүү дээ. Одоо ингээд ор юм амар гоё том хоёр хүн бол ямар ч асуудалгүй хоёр ор байгаа мөртлөө энэ чинь хаалгатай. Ингээд хаалгатай байгаа байхгүй тий. За энэ нэг окей. За тэгснэ. Одоо энэ нэг камер төсөөлөхөд айгүй хэцүү. Энэ нөгөө ингэж 0 энд байгаа байхгүй юу? Тэгвэл энэ ингэж хаагаад 0 маань онгоогоод дээрээсээ энэ маань ингээд дүүш болчих. Тэр дараа нь камер ороод тусдаа орсон тэр. Одоо ингээд харагдахгүй л дээ тий. Чи орж үзэхгүй л болохгүй тий. Энэ амар смарт шийдэл байгаа байхгүй тий. Энэ хаалгатай. Тэгэхээр усын шиг өсрөөд байхгүй. Хаачин. Тэгээд энийгээ инглээ 0-д орчин дээрээс нь усан болчих. Вау, энэ нэр бүр супер шийдсэн байгаа байхгүй тий. Түрүү энэ онгоохгүй гадаас энэ юу юм бэ? Энэ тулаад байгаа юм. Энэ зураг хэрэггүй юм байна. Яа. Даанчлаг тулаад гайхадсан юм тий. За ерөөсөө юу энийг авахар шийдлээ. Гэтэ үүний хувьд бол 888 мянган юан гэдэг чинь ойролцоогоор энэ чинь нэг 450-60 сая төгрөг маш боломжийн үнэтэй байгаа байхгүй тий. Яг энэ хэмжээний машин бол тий. Тэг яг эндээс нь ингээд дийл хийх юм бол бас 10% хямдруулна гэдэг одоо дийлрүүд нь зөндөөлж мэрч. За энэ гоё машинаар төгсгий. Тэг ийм машинтай бол одоо нэр Монголынхаа үзэсгэлэн бүх газар ямар ч асуудалгүй ингээл явах юм байна да. Усны танк нь цэвэр усны танк нь 200, бохир усных нь 50 литр, банк нь болохоор дизель 110 литрийн банктай. За тэгэл жолооч нь шууд гэрлүүгээ ингэж орлоо. Тэг гэрээсээ бол ингээ гоё байгальтай газрууд ингээд гарлаа шүү дээ. Зүгээрч нэг гарчихгүй энэ ч гадаа гараад ус ингээд кичн байгаа гэхэд. Инхээр энэ жоохон зайд ингээ бүх юм айгүй гоё смарт багтаасан байгаа байхгүй тий. Түрүүн ор ингээд хоёр хүн яага багтаад байна гэхээр энэ ч нэ ингээ сунгацсан байгаа байхгүй. Тэгээ энэ нөгөө нэг явуулсан дунд ямар цадаа болохгүй тий. Тэгсэн мөртлөө хоёр хүн багтчихаар доор нь ингээд юу л storage тий. Тэгээд одоо аялж явах чинь зөндөө юм хэрэг болно шүү дээ. Тэгээд одоо аялын сандлаас ахуулаад юу байдаг. Ийм том цаанаасаа юм авчин, надлаасаа юм авчин. Энэ юу гэж юм. Энэ усны гаралт байж шүү дээ. Ингээд одоо карантайтайгаа тий усны гаралт байж гэн. Энд бүр ингээд тогнууд байж гэн. Ингээд одоо тог мог бүх юм хэрэг болно шүү дээ. Мэдээж дээрээсээ сарвч байж байгаа. Сарвчийн ингээд бүр ингээд супер гоё наашаа экстеншн хийж чинь. За энд ингээд гоё газын пилетик байж гэн тий. Тэгэхээр ихэнх тохиолдолд хоол моол чи бол дандаа гадаад хийдэг шүү дээ. Ер нь бол тэгээд газын пилетик ингээд байж гэн. Ингээд бүр сунчих юм байна шүү дээ. За. Окей, nice. Ингээд орчин. Ингээд орчин тий. Good. Super. За, thank you.